Сайн байцгаана уу сонсогчдоо, санаа байна. Тэгээд энэхүү дугаарыг маань хүлээн аван сонсож байгаа танд өглөө өдөр орой минь хүргье. За би өнгөрсөн амралтын өдрүүд буюу яг Playtime Music Festival болох үеэр Улаанбаатар хоттой үлдээд Торг хуучин усны дэлгүүр дээр зохиогдсон 2 өдрийн ивент дээр өөрийнхөө подкастаар оролцлоо. За энэ хоёр өдрийн ивент дээр болохоор live гэдэг утгаараа зочныгоо ураад зочинтойгоо яриагаа бичингээ дэргэд сонсож байгаа хүмүүсээс чөлөөтэй асуулт асуух тухайн сэдвээр ярилцах юм дугаарыг бичиж үзлээ. Миний хувьд бол яг одоо таны сонсож байгаа дугаард болвол нийгэм судлаач, социологч, дор төвтөн хэмээх хүнийг одоо ураад нийгмийнхаа тухай ер нь бидний нийгэм хаашаа чиглэж гин ямар үнд зүйлсээр тулгуурладаг болчвоо гэдэг талаар бол нэлээд дэжгүй яриа өрнүүлсэн. Тэгээ энэхүү бичлэлт маань энэхүү подкастын маань дугаар тойрог дэлгүүр дээр бичигдсэн. Тэгээд дэлгүүр дээр бичигдсэн дугаар гэхэд бас их сонирхолтой дугаар болсон. Ингээд энэхүү дугаарыг хүлээн аван сонсноо. За бүгдээрэнд нь өдрийн мэнд намайг санаа гэдэг. Тэгээ би Deep Talk with санаа гэдэг подкаст хөтэлдэг. Тэгээд ийм гүн гүнзгий утга учиртай ийм хэрэгтэй зүйлсийг одоо мэдэж авах айгуу тийм хүсэлтэй болохоор энийг ганцаараа мэдээд явах гэж подкаст хийж эхэлсэн. Өнөөдөр яг 2 өдөр Playtime-аас өмжөөд ийм live podcast хийж үзээгээд тэгээд зочинтойгоо болохоор бид хоёр ингээд микрофоноор бичлэгээ бол хийж байгаа. Тэгээд подкаст татсан. Тэгингээ бас хүмүүстэй ингээд чөлөөтэй ярилцаад авъя гэж бодож байгаа. Тэгээ манай зочин болохоор дорж төвтөн социологч буюу нийгэм судлаач ийм мэргэжилтэй хүн байгаа. За би бас өөрийгөө товшоноо хэлцэлчээ. Тэрээ сайн байцгаана уу? Тэгээд дорж төвтөн гэдэг хүмүүсийн слоган гэдэг өгсөн. Тэгээ одоо яг судалгааныхаа чиглэлээр ерөнхийдөө ажиллаж байгаа. Дээрээс нь парламентын хэлтүүд байдал, парламентын хяналтын чиглэлээр ажилладаг. Тэгээ улсын их хурлын үйл ажиллагааны мэдээллүүдийг ил тодруулах одоо чуулганы гишүүдийн эрц, хууль баталгаанд ямар санал өгж байна. Тэгээд одоо хуулийн төслүүдийг яг одоо ном журмынхаа дагуу боловсруулж байна уу гэх юм уу. Бүх мэдээллүүд үнэлэлтүүд байх хэвээр. Манайд бол харамсалтай тийм байхгүй байна. Тэгээд одоо Европын улсууд, Америк хүмүүсүүд ингээд бус хөгжингүй улсууд бол парламентын мэдээлэл нь бүгдрээ ил одоо өссөн хүн ороод одоо эдэн дүүргийн төсөв хайшаа зарцуулагдсан яасан бүх мэдээлэл авч явах боломжтой байдаг. Тэгээд 18 онд би сургуулаа төгссөн. Тэгэхэд манайд ерөөсөө тийм байхгүй байгаа. Тэгээ одоо бид нэг UIH юм гээд нэг вебсайт хөгжүүлээд тэгээ тэн дээр бол парламентын бүх мэдээллүүдийг ил тодруулах чиглэлээр яаж. Судалгаа нь маань болохоор бол ерөнхийдөө улс төрдөх залуучуудын эмэгтэйчүүдийн оролцоо тэгээд сүүлийн үед бол ер нь бас хүний эрхийн чиглэлийн судалгаануудыг ингээд хийгээ явж байгаа юм хүн баамаа. Тэгээд санаатай дараад санааны подкастт орох саналтай байгаа. Тэгээд ирсэн байна. Ер нь ингээд та нар бас огцрох амархан ингээд саяны ер нь жигсаал дээр очсон уу? Очсон. Харин тийм. Тэгээ бид нар яг ингээд нэг яг би бас өөрөө нэг юм улс төрийн мэдлэг бас нэг тийм сайн хангалттай биш. Гэхдээ ингээд сонгуультай холбоотой ч гэх юм уу тиймэрхүү одоо бидний амьдрал нөлөөлж байгаа асуудлыг ингээд санаа зовхгүйгээр асууж ингэж мэдэж авмаар байдаг хгүй. Тэгээд социолог бас надад айгүйх тийм чухал одоо хүн болгоны нэг юм сэтгэл судлалыг бол бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгэнгүүт социолог нийгэм судлал гэдэг нь өөрөө нийгмийн одоо зохион байгуулалт шиг тийм үү те. Энэ одоо хүний хувь хүнд яаж одоо хамаарж нөлөөлж ийн гэдгийг бол судалдаг. Учираас тэгээд бас энэ талаар мэдмээр байгаа гэх юм уу. Тэгээд нэрээ доржоо яг яагаад социолог гэдэг мэргэжлийг сонгосон бэ? Мэргэжил сонгох нь бас их ер нь тэгээд бас жоохон төөрч бодолж явсан. Манайхан ч угаасаа нөгөө мэргэжил сонголтын дээр жоохон хангалттай мэдээлэл байдгүй юм шиг надад. Бид нар ингээд мэргэжлийг нэрлэх юм бол олон мэргэжил мэддэг. Тэгээд за 20-30 мэргэжил бол нэрлэж шүү дээ. Баг шимс цагдаа энэ төр. Яг мэддэг мэргэжил байна уу гэхээр баг ганц хоёр те. Яг тэр мэргэжил юу гэдэг юм. Би бас яг адилхан социолог гэдэг мэргэжлийг ерөөсөө мэдэхгүй, нэрийг сонсож байгаагүй. Тэгээд яг бүр бага угаасаа л ерөнхийдөө юм нийгмийн асуудлуудад сонирхолтой. Ээж автагаа зэрэгцээд мэдээ үзэл тэгээ явж дээрсэн. Тэгээд хүмүүсийн одоо анги авчаад баг чи нөгөө 1 жил сурчаад тэр мэргэжлээс сонгодог байсан шүү дээ тий. Тэгээд тэр хоорондоо одоо социологийн хичээлүүдийг авч үзээд за тэгээ ер нь энэ социологийн мэргэжлүүд бол одоо сонгон суралцах давгүй юм байна гэдэг. Тэгээд шийдвэр гаргасан. Тий. Ер нь бол эхэндээ яг бол улс төрийг бас их сонирхож байсан. Тэгээд би ч өмнө байхгүй.
Тэгээ орж ирээ шууд өмнөөхөө оюутны холбоонд нэгдүгээр курст орж мараад айгүй идэвхтэй явж байгаад. Тэгээ яг хав бид нэр ингээд улс төрд орохгүйгээр тэрний нэг хэсэг болохгүйгээр өөрийгөө одоо аливаалах баг эрсдэл оруулна гэх юм уу? Одоо бид нар шиг ингээд жоохон байгаа штэ. Туршлахгүй юу? Тэгэхээр эн чинь юмыг өөрийнхөө одоо арга барилаар гэх юм уу те таньж мэдээд судлаад өөрөө юм олж гаргаж ирээ тэрийг ингээд хүмүүст танилцуулах ч юм уу тэрийг шийдэл болгох гэж явах юм бол хамаагүй одоо зүг юм байна гэдэг тийм юу бодол төрсөн. Тэгээд тэрийг одоо хийж болох боломжтой орон зайг тийм боломжийг над ямар мэргэжил бүрдүүлэх вөхөр улс төр судал биш социолог байх вэ гэдэг. Тэгээд социологийн мэргэжлийг бол ерөнхийдөө сонгосон. Тийм. Та дундуур нь шууд асуулт асуул. Гоё шүү. Тий, хэдлээ ер нь ингээд гоё нээлттэй ярьч тий. Тий. Тэгээ яг хуу социологийн мэргэжил уг нь бол маш инженеэр яах юм бол бид нар зүгээр ингээд яаж бидний нийгэм ингээд боломжтой болцсон тий. Бид нар юу яагаад ингээд бүгнөрөө хамтран амьдраад байгаа. Энийг яаж зохицуулж байгаа. Энэ нийгэм биднэрт юу яаж нөлөөлөд байгаа гэдэг юмыг одоо судалж байгаа хгүй. За ингээд албан ёсоор нэг тодорхой тэмдэг харах юм бол хүмүүс хоорондын харилцан үйлчлэлтийн судалдаг энэ төр гэл байгаа. Тэгээд тэр нь одоо юм бидний хоорондын яриа байна. Эсвэл янз бүрийн символик юм бэлэг тэмдэг юмнуудаа ингээд биднэрт нөлөөлж байна. Тэгээд ингээд эсвэл ингээд огт биднэрт одоо юу ч нөлөөлөөгүй дээ гэж бодоход хүртэл бидний шийдвэрт энэ нийгмийн нөлөөл ямар нэгэн байдлаар ингээд орчсон байдаг. Учираас тийм. Тэгээд зарим хүмүүс бол одоо илзаагаар социолог бол нөгөө нийгмийг эмчлэх юм чинь тэр гэж яриад тийм. Тэгээд ингээ харж авах хөө тэрвээ бид нэр хэрвээ одоо шинжлэх ухааныхаа үүднээс тайлбарч чадах юм бол одоо залуучуудад тохиолж байгаа асуудлууд нийгмийн асуудлын түвшинд гарч ирээд байгаа нийтлэг юмнууд бол өөрөө манай нийгмийн тэр өвчнийхэн симптомууд нь байх гэдэг байхгүй шинж тэмдгүүд нь тийм. Тэгэхээр тэр нь юунаас болоод байгаа гэдгийг бол социологийн шинжлэх ухааны үүднээс одоо судалгаа хайснийхээ үндсэн дээр одоо тайлбарлах боломжтой. Тэгээд тайлбарлаад тэргээр одоо гарт гаргалаад төвшүүлэх юм те. Тийм боломжтой байгаа нь хамгийн гоё. Тийм. Тайдаас асуулт суучихсан. Түрүү хэлсэн шүү дээ нийгэм биднэрт ингээд аяга нөлөөлдөг гэд. Та нар тийм нийгмийн дарамт ч гэх үү нэг тиймэрхүү юмнууд хувьдаа мэдрэгддэг зүйл байдаг уу? Хуваалцвал нэг одоо нийгэм хоорондын ялгаа гэж нэрлүүлэх яг зөв юм болоо буруу юм болоо. Одоо жишээлбэл яг улс төр дээр амар мэдрэгддэг юм шиг санагддаг. Би нөгөө 10 жилдээ мэтгэлцдэг гэсэн аахгүй юу. Тэг ингээд улсын хурлын талаар ингээд судлаад сая ч гэсэн огцрох амархан ингээд жагсаал дээр очихын хувьд очиод ингээд засгаа огцроогоо шин засаг бүрэлдэсэж байгаа. Гэхдээ одоо яг эн чинь бүр яг шууд ингээд засаг солигч ингэж чинь бүх юм ингээд солигдол өөрчлөгдөл өмнө нь байсан юм асуудлууд бүгд ингээд үнцээрээ татагдан гэсэн юм шиг шүү дээ. Тэгээд яг тэрэн дээр яг энэ нөгөө нэг удцсан юмыг одоо өөрчлөхөд тодорхой хэмжээгээр ингээд огцрох амархан жагсаалыг ингээд зохион байгуулад тий унаагаад тэгсэн ч гэсэндээ нэг юм жоохон юм ихтгэл найдвар бас жоохон байгаа ч гэсэндээ ихтгэл найдвар байхгүй нь илүү их байгаад байдаг гэх юм уу. Одоо жишээлбэл хувийн орлогын албан дотор нийгмийн татгалын шимтгэлтэй бидний цалингийн бараг 30% авч байгаа. Тэгээд тэнгуүтэл ингээд сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд 300 мянган бол залуунд амар их мөнгө байхгүй юу. Тэгээд одоо ингээд бид нэр тэмцлээ гэхэд шууд тэр ингээд хуулийн төслийг санаачлал тий тэрийг дэмжих хүн улсын хурлд ер нь ховор байгаа юм шиг санагдсан. Яагаад гэвэл ингээд яг дам нөлөөнүүд амар их тэгээ сонгуул боллоо залуучууд тэмцлээ ч гэсэндээ яг ингээд тухайн юм том намууд ингээд өрх болгоны кермаар ингээд орцсон юм шиг тэр нам гарахгүй бол нэг юм одоо юу юм бэ хоолноос нь хасагдах гээд байгаа юм шиг те нэг иймэрхүү зүйл ер нь яг цаг хугацааны нөлөөгөөр л өөрчлөгддөг үү бид нар ер нь нэг юм жоохон юм ихтгэл найдвартай байж болох уу гэсэн угсаал бүгдээрээ л залуучууд гадагшаа явахыг зорддог болсон тий энд эмч багш хийжсэнээс тэнд тий сүши шеф тий ингээд трак барих нь илүү өндөр цалинтай тий амьдралын баталгаатай байгаа байхгүй тэгэхээр энэ талаар сая яриан дундаас ингээд одоо олон талаас нь бас ингээд ярьж байгаа. Нэгдүгээрт ингээд итгэлийн талаас асууж ярилээ. Тэгээ нийгмийн итгэлцэл гэдэг зүйл байхгүй болчих юм бол хэрвээ бид нэр цагдаад итгэхгүй болчих юм бол төрд итгэхгүй болчих юм бол тий хажуудах гэр бүлийнхээ хүнд итгэхгүй болчих юм бол тэнд ингээд амьдрал явахад маш их хэцүү болно. Тэгэхээр энэ итгэлцлийн тухай бол бас тусдаа бас юм том сэдв ба. Манай дээр яг хэлснээр бол нэр итгэлийн ямрал бол орцсон байгаа. Жишээ нь сонгуул дээр их ажиглагдав. Одоо судалгаа хийгээ явж байнгут судалгаанд оролцож байгаа хүмүүс юу гэж байна гэхээр
За би саналаа өгсөн ч өгөөгүй ч ялгаагүй юм чи тий. Гараад наад ичиж яаш. Тэгээ би оролцохгүй. Тэгээ итгэхгүй болсон. Найз нөхдийн хүрээнд ч гэсэн ингээд нийлээд нэг одоо юм хийж гэдэг юм уу ажлыг ингэнгүүт энэтэй хамт хийхээр ингээд болохгүй гэдэг юм итгэж чадах юм бэл. Огторх амархан дээр бас ялгаагүй тий. Загсаж байгаа хүмүүсийг одоо цоон байгуулалттай мөнгө авч байгаа ийм болсон гэдэг. Тэнгүүд бас яг троллууд тэгээд байна уу гэхээр үгүй бас. Чи яг жинхэнэ бодит хүнд энэ итгэхгүй байна. Энэ бол өөрөө бас нэг том асуудал нөх. Дараагийнх нь юм болохоор бид нэр ингээд хүн мөнгө олох юм хэрэгцээ шаардлаганд угаасаа ингээд орж штэ. Манай нийгмийн онцлогоор шалтгаалаад мөнгө олж ижлээ ихтэй хамлах гэдэг. Гэхдээ миний одоо харж байгаа өнцгөр бол биднэрт ингээд сольж болохгүй юмнууд байх хэрэгтэй. Тэр нь бид нар болгож байгаа зүйлс. Өөрөлдөх юм бол юм дотоод хүний юм үнэт зүйлүүд байх хэрэгтэй. Тэгэхээр мөнгө магадгүй тэрний нэг хэсэг нь байж болно тийм. Гэхдээ зөвхөн тэрний төлөө бүх юмыг золиослоод ч юм бүх юмыг аях юм бол биднэрт дэндүү хайран тийм чанарууд байгаа. Зөвхөн одоо бүр ингээд Монголоос яваад өхөөс наагур зүгээр тийм жирийн ажлын ярилцаан дээр бизнесийн ярилцаан дээр ч юм уу өөртөө юм жоохоо ашиг болчих гал тийм хүмүүсийн итгэлийг алддаг юм. Тэгээ ийм байдлууд бол одоо бид нар биш болгож байгаа. Тэгээ эн чинь өөрөө явандаа тухайн цаг үедээ бид нар хүссэн юм аваад байгаа юм шиг санагдаж байна шүү дээ. Нийгмээс мөнгө авч байгаа гоё юм. Гэтэ таад ингэ бодоод үзэх юм бол бид нар зах зээлийн нийгэмд шилжээд одоо арчлалтай 90 оноос хойш одоо хэдэн жил 35 жил болж шүү дээ. Тэгээ хүн болгон өөрсдийнхөө юм хийгээд бизнес хийгээд ингээд явсан. Гэхдээ үр дүнд нь одоо бидний бүтээсэн нийгэм энэ байгаа байхгүй. Тэгээд бүжрээтэй, утаатай тий. Тэгээд маш олон асуудалтай, сэтгэл зүйн асуудалтай, итгэлийн ингээ хамралтай энэ тий. Утрагаар харах юм бол айгүй хэцүү нийгэм бид нар бүтээсэн. Тэгэхээр биднэрт ингээд нэг юм говь хүний эрх ашигыг нэгдүгээр тавих юм уу? Эсвэл нийтийн эрх ашиг гэдэг зүйл ач холбогдол өгөхтэй юм уу гэдэг юм байна. Тэр нийгэм хүн болгонд хамаарах эрх ашигуд гэж юу юм бэ гэдэг юм байна. Тэр бол боловсрол байдаг, эрүүл мэндийн асуудал. Одоо бид нэр хүүхдүүдээ хайтаан сургууль сургаад гоё боловсрол зөвшөөрчмөр байна тий. Өвдлөө өгөхөд эрүүл мэндийн асуудалгүй манайх шиг нийгмийн даатгал нь тий эрүүл мэндийн даатгал нь дампуурсан биш байдаг баймаар байна. Тэгээ бид хэд жоон бодж үзээд боли Солонгос руу гараа, Австрали руу гараа ч юм уу, Ирланд руу явъя гэдэг шийдвэр үү эсвэл бид нар энэ нийгмийнхээ ерөнхий суур юм экосистемийг сайжруулах уу гэдэг болов бодж үзэх хэрэгтэй байх гэж би миний хувьд бол тэр талаас хардаг байхгүй. Яагаад гэвэл намайг 10 жилийн хүүхэд, бага ангийн хүүхэд байхад манай найзуудын аав ээж нь Японд руу Солонгос руу ажил хийдэг байсан. Одоо манай үеийн залуучууд, манай найзууд яг аав ээжтэйгээ адилхан тийшээ явж байна. Тэ. Тэгээ чинь нэг юм ахиц дэвшил байхгүй байна шүү дээ. За яваад зарим баг ер нь тийшээ яваад дахиж ирэхийг ч хүсэхгүй болчихж байна. Тийм тэгэнгүүт тийшээ явлаа гинкүүд бид нар эндээс юм хаяа явж байгаа. Очоод бас нөгөө маш хэцүү чаленжууд байгаа шүү дээ. Эх орноос нь тусдаа байгаа юм байна. Тэгээ миний бодлоор бол бид нар одоо нэг юм хүн ёсоор амьдрий гэх юм бол тий зүгээр нэг сайхан ажиллаа хийгээд нэг юм хүндлэгдээд үнэлэгдээд найз нөхөд түрээлтэйгээ хайртай хүмүүстэй хүн ёсоор амьдрий гэх юм бол тэр амьдралыг хаана бий болгож чадах вэ гэхээр эх орондоо бий болгож чадна. За хэдий манай улсын нийгэм ингээд муу байгаа ч гэсэн биднэрт давуу тал байгаа. Тэр нь юу гэхээр монголчуудын ихэнх хувь нь залуучууд. 34 хүртэлх насны залуучууд. Тэгээ бид нөгөө цаг хугацааны давуу тал байгаа. Айгүй их залуу улс. Гэхдээ нөгөө талаас нь харах юм бол бид нар өгшөрөх үед монголчуудын ихэнх нь хөгшин болно гэсэн. Тэгэхээр энэ бол ийм богино хоёрны ийм маш ийм боломжтой хэрвээ бид нар ийм юм өөрчлөх юм бол ийм боломжтой цаг үе ба. Зөндөл юмнууд байна л да. Сая энэ өхний хэлсэн шиг ингэ явж байгаа. Би Facebook дээрээс нэг пост харсан. Тэгэнгүүт нэг хүн бичсэн байгаа ингээд бүх юм ингээд айгу утга учир өгөө санагдаад тий. Одоо юм ямар ч юм хийсэн одоо нийгмийн харилцаан дээр ажил дээр ингээд юм хийсэн үр дүнгүй юм шиг тий.
би энийг хийгсэн чи Яасан ч ялаа үүч ялаач гэх юм те. Тиймэрхүү олцсон асуудлууд бол нэлээд ажиглагдаад байгаа. Тэгээд тэрэн дээр юу вэ нөхөд биднэрт ингээд шийдэл авахгүй байна. Гатцсан. Одоо яах вэ? Амар хэцүү математикийн бодлого даалгаварт өгсөн. Тэгээд нөгөөдхөө ингээд бодохгүй л тэг 10 жил байхдаа бодохгүй бодож чадахгүй ингээд суугааддаг. Гэтэ ингээд багш нараа очиж асуучих юм бол заагаад өччих юм бол тэр бодлого эзэж дахиж тийм хэцүү болохгүй. Тэрийг мэддэгүүлж бодлогч. Тэгээ бид нэг юм хаан тулангуут л ингээд одоо яах вэ гэдэг. Тэгээ бид нарт тэр тал дээр нь жоохон манлайл дутагтаад байгаа юм шиг болов байна. Тэгээ мөрс хаалт ч гэдэг юм мэдгүй ингээд нэг урд нь гараад одоо ингэсэн шүү. Тим юмнууд жоохон дутагдж байна. Гэхдээ сүүлийн үед бол бас ажиглагдж байгаа шүү дээ. Одоо огцрох амархныг зохион байгуулж байгаа залуучууд байна те. Тэгээд бид нар хэрвээ ингээд хүмүүсийг ажиглаад хэрэгтэй юм олж чадах юм бол дор бүрнээ ингээд нийгэмд үнцнээгүүд айгүй гоё үнцэнтэй амьдарч байгаа хүмүүс бас байгаа. Тэгээд тэдний ингээд сайн мэддэхгүй байгаа шиг. Тэр тийм юмнууд хэрвээ болох юм бол бид нөгөө эргээд алдагдж байгаа ихтгэл зэрэг нь тэгээ нэр зэрэг ингээд айтайхан болох боломжтой л гэж. Одоо улсын хурал дээр жишээлбэл ингээд нэг тийм бидний яг нийтэд ингээд нийцж байгаа нийцгүй байгаа айгүй олон хуулийн төслүүд ер нь ингээл явж байгаа шүү дээ. Жишээлбэл нэг өмнө жил хэллүүдээ нэг зам ашигсны татвар яасан гэл нэг юм бас гараадсан тэнгуүтл ингээд тэр нь жишээлбэл ингээд гэртээ байгаа дулмаа ингээд шууд нөлөөлж чадахгүй шүү дээ. Наад төслөө бол те тэнгуүтл угаасаа тэнд сонгогдсон байгаа гишүүд те зөвшөөрсөн татгалцснаа дараа зөвшөөрсөн дийлэгдэх юм бол тэгэл тэр чинь ингээд батлагдчихж байгаа гişүүд гэсэн үг шүү дээ. Тийм миний хүч хүрэхгүй зүйлээс үл хамааран ерөөхдөө л ингээ манай Монголд амьдарч байгаа залуучууд яг өдөр тутамдаа ядаж түүлийг таны яриад байгаагаар тэгээ нийгмийг тэгээ ядаж нэг 10 жилийн дараа бид нэг солонгос руу явж ажиллах хин багсын тэгээ ингээд статистикаараа тийм байдалд хүрэхийн тулд зөвхөн хувь хүн ер нь өдөр тутмынхаа амьдралд юу хийх хэрэгтэй гэж боддог. Тэгэл эсрэг талд дарсан санал нийлүү болвол тэгэл болохгүй хууль батлагдаад тэгэл юм дуусчих байгаа мөг үгүй л дээ. Одоо хуулиудыг бойкотлсон асуудлууд бол манай дээр зөндөө гарч байгаа. Одоо буруу хууль баталсан байх юм бол бид нэр одоо энэ хуульд ерөнхийлөгч төлөв хориг тавих хэрэг байна те. Тэгээд үнэхээр одоо тэр хуулийг бидний амьдрал амар чухал хэрэгтэй хуулиуд бол бид нэр юу болоод байгааг ингээд маш сайн ажиглаж байгаа хэрэг. Тэнгүүд буруу юм хийсэн бол тэн дээр ямар нэгэн процессыг алдаал байж таа. Хууль батлах хуулийн хэвцэн өөрөө тэр хуулийн үнэлгээ суурь судалгаа хийгээд иргэд олон нийтийн санал асуулгыг аваад тэгээд одоо байнгын хорооных нь урлаар ороод бүлгийн урлаар ороод тэгээд нэгдсэн жуулнаар ороод батлагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр мэдээллүүд нь бүгдээрээ ил тод байх хэрэгтэй. Уг нь бол. Тэгээд манайд бол ил тод байхгүй байгаа нэг ингээд хагас дутуу хийцэн. За яг үнэхээр ном журмынхан дагуу батлагдж байгаа хуулиуд айгүй цөөхөн байна. Тэр иргэний хувьд юу хийж чадах юм систем бэ гэдэг чинь хамгийн зөв. Тэгээ бид нэр тэр чуулганы юуг нь хараад, хуваарийг хараад, тэ вебсайт руу н ороод хараад, за энэ ийм болох гэж байгаа юм байна. Тэгээ би энэ дэр ийм төслийн уншаад ч юм уу тэ. Эсвэл уншдгүй маа гэхэд тэр талаар юм ажил хийдэг, судалгаа хийдэг ч юм уу тэ. Тэр талаар холбогдолтой хүмүүсийн сэтгэлийг хараад. Тэгээд яг процессын дагуу явж гэнэ үгүй юу гэдгийг л бид нэр хянах хэрэгтэй. Тэгээ болохгүй байх юм бол тэн дээр ч одоо энийг ингэж энэ асуудлаар нь одоо зөндөө юу гаргаж болно. Хууль наачлагч дээр за нөлөөлөл хийжлэн лобби хийжлэн тэ. Бид нэр оролцох арга замууд бол олон байгаа. Тэрийг ашиглах хэрэгтэй. Тэгээ яг хуу тиймэрхүү юмнуудыг хийх хамгийн том юм нь бол ерөөсөө ил тод байдлыг шаардах хэрэгтэй бид нэр. Одоо бүх хууль дээр ялгаагүй нийтлэгээр нь бид нэр юу шаарддаг вэ? Та нар ил тод байгаа чи бүх мэдээлэл гаргаач яаж ажиллаж байгаа юм бэ? Ямар хууль батлах гэж байгаа энэ чинь одоо судалгаа нь хаана вэ? Тооцоо нь хаана вэ тий? Батлсныхын дараа хэрэгжилтийнх нь одоо үнэлгээ нь хаана вэ? Гэт тэрийг ингээд бас шаарддаг байна. Тий. Тэгэхээр ер нь сүүлийн үед миний ажиллаж байгаа хамгийн чухал болж байгаа юм ерөөсөө нөгөө бид нэр хаанаас мэдээлэл авч байгаа, юунд итгэж байгаа гэдгийг л бас нэлээд хянах шаардлагатай. Нөгөө талаасаа бас тэр хүмүүс чинь тэр хуулийг батлахын тулд ирэх ашиг явж байгаа шүү дээ. Тэнд бас нөлөөллүүд явж байгаа. Тэгэхээр нөгөө мэдээлэл донд бидний толгойг бол хангалттай угаачаар хэмжээний юмнууд ингэ явж байгаа. Тэ?
Энэ дээр бид нэр ингээд за яг аль их сурвалжид итгэх үү гэдгээ итгээд тэгээ шийдвэр гаргана. Сая жишээлх юм бол ерөнхий сайд оюун эрднийг огцруулъя гэдэг дээр санал нийлэхгүй байгаа хүмүүс өндөө л байсан шүү дээ. Тэгээд шин санал нийлэхгүй байж болно шүү дээ угаасаа хүмүүс юм шүү дээ. Тэгэхээр гол нь ялгаа нь юу вэ гэдэг юм бол ямар мэдээлэл дээр үндэслэж тэр хүмүүс ямар мэдээлэл аваад байгаа юм гэдгийг л харж байгаа. Тэр бидэд өөрсдөө бас тийм хариуцлагатай байгаа тэр хил тод байх хэвээр мэдээллийг шаардаад тэгээд тэрийг уншиж танилцаад тэгэл явах. Маад нөгөө жоохон уг нь бидний юм иргэний оролцоо айгуу чухал байх хэвээр. Энэ төр яагаад ингэж анх бий болж байгааг бэ гэхлээр ер нь үндсэн зорилго нь бол тийм тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн нийтлэг эрх ашгийг хангах үүргийг хүлээж бий болж байгаа байхгүй. Бараг арт иргэдэд үйлчлэх. Тийм, ер нь биднэрт үйлчлэх энэ хүн болгонд хамаарах эрх ашгийг л одоо хангах тийм одоо үүргийг хүлээж гарч ирж байгаа байхгүй. Тэр эрх ашгууд нь юу гэдэг юм бэ гэхээр ер нь бол биднээс хамгийн ойрхоноор ярих юм бол бараг сонгуулийн мөрөг хөтөлбөр дээр гарч ирж байгаа байхгүй. Эмнэлэг сургуулийн чинь ийм болгоно. Гэтэ амлалт өгж болно шүү дээ. Хэрэгжүүлдэг байх хэрэгтэй, зөв амлалт өгдөг. Тэгээд тэрийг хийх хэрэгтэй. Тэгээд бид тэднэртэй яаж харьцах вэ гэхээр бидний эрх ашгийг хангаж яана уу гэдгийг ярих хэрэгтэй. Тэгээд би энэ ярих цаад бас нэг ярих гэж бодсон юм нь болохоор юм. Бид нар ингээд юм болохгүй бүтэхгүй юм шудраг бос юмны хажуугаар ингээд чимэг өнгөрөөд байх юм бол тэр эсвэл түүн өөрөө ингээд юм сөрөг оролцоо мэт болж байгаа. Одоо манай одоо хорон дээр ч юм уу, манай дүүрэг дээр ч юм уу ямар нэгэн болохгүй юм бол за миний амьдрал шууд нөлөөлөхгүй байгаа юм чинь гэж бодоод тиймэрхүү бодол өрөөд орчдөг. Гэхдээ энэ чинь нийгмээрээ одоо хүмүүсийн итгэлцэлд нөлөөлж байна те. Тэгээ ингээ явсаар одоо тэр бүр бол одоо хамгийн муугаар бодлоо өгөх тэр хувийн дээр бас нөлөөлөх юм байна. Тэгээ бид хэд болохгүй байгаа юмнуудыг ингээд өрөвдөл гаргадаг, гомдол хөргүүлдэг те. Хариуцж байгаа байгууллагуудыг хайж болоо та нар яагаад юм хийсэн гэдэг юм. Тэгэхээр тэрийг жоохон юм хариуцлагатай байх юм болчих юм бол гайгүй. Тэгээ ер нь нийтээрээ нэг тиймэрхүү болчих юм бол миний бодлоор аймаар хурдан юмнууд өөрчлөгдөнө. Яагаад гэвэл улс төрчд бол иргэдэд таалагдах хүсэлтэй байхгүй. Биднэрт таалагдах юм бол бид нар саналаа өгнө шүү дээ. Тэгээ биднэрт таалагдахын тулд юм хийгээд байгаа. Таалагдахгүй байх юм бол бид нар сольчихно. Тэгэхээр бид нэр шаардлагаа өөрчлөн гэсэн үг. Тэнгүүд одоо ихэнх хүмүүс бол цаад улс төрчдөө ч гэсэн өөрсдийнх нь юу бас байна. Бодлого бас байна. Манайд ийм нэг юм бүлгээр нь, группээр нь, сүлжээгээр нь дамжуулж юм одоо юм явдаг. Энэ бол намын хатуу хүч үнэлтэтэй бас холбоотой. Тэнгүүд одоо жишээлх юм бол намын дэргэдэх залуучдын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо. За тэгэл явсаар байгаа бүр доошоо төгсөлтийн холбоо тий 10 жилийн тэдэн оны төгсөлтийнхэн хөлбөмбөгийн волейболын ингээд амар олон холбоогоо сүлжээгээр ингэж явсаар хагаад за тэгээд яг сонгуул дээр бүр ажиллах юм бол найз нөхөд дундаа нөлөөтэй нэг хүн байдаг штэ бас нэг юм нөлөөтэй найз тэрэн дээр очоо тий за танай найзууд яаж байна гэдэг ч юм уу ийм тактикаар бас явж байгаа тохиолдол байгаа л та тэнгүүд бид нэр энийг анзаараад дээрэс нь яг бодит шаардлага тавьдаг. Тэр сүлжээнүүдээ яаж барьж яана гэхээр тэр сүлжээнүүдийн тодорхой хэмжээнд хүслийг хангаж барьж байгаа. Өөрөлдөх юм бол гарах юм бол нэгэнд нь ажил өгдөг. Эрх ашиг ингээд дэмждэг. Тэнгүүд манай тал нөгөө тал гэж харагдуулдаг. Энэ бол өөрөө нийгэмд айгүй хортой хагарал үүсгэж байгаа. Тэгээд тэгэхээр нэг юм тэр хүмүүсийн хэл хүслийг хангах гэдэг ч юм уу те. Тэр явдал аваад яг бид нар ийм шаардлагууд тавьж байгаа шүү юм хий гэдэг юм бол тэр улсын их хурлын ингэж улс төрч өөрчлөгдөхөөс өөр аргагүй болно. Тэгээ бид нар ингэж хяналтаа сайн хийгээд. Гэхдээ энэ ингэж амар тууштай байдал бас шаардна тий. Тэгээд нийт хүмүүсийн нийтээрээ бид нар бас одоо арай өөр хэмжээнд оролцдог болох хүртэл явж иж үр дүн гаргахаар тийм. Тэгээд ер нь юм аа. Тэгээд судлаа сонгогчийн зан төлөв бид нэр 24 оны сонгуулийн өмнө сонгогчийн зан төлөвийн судалгаа хийсэн. Тэгээд маа сонгогч төр нь яаж шийдвэр гаргах юм бэ гэдэг. Тэгээд гол үр дүн болохоор ерөөсөө юм. Маа сонгогчд халамжлуулах дуртай. Хүслийг хангуулах, хүслийг гүйцэж өгдөг үнд ингээд санал өртөн хэлтэй байгаа байхгүй. Тэнгүүд ийм нөхцөлд би бол улс төрч болохоос бүр ингээд залхмаар яагаад гэвэл нэг улс төрч зайлвал ингээд сонгогчж байгаа байхгүй гааршаад яг мөнгөтэй тэгээд юм эсвэл хүмүүсийн хүслийн нөлөө таалагдаад. Тэнгүүд тэр үн дээр очиж байгаа юм гуйсан
албан бичгүүд те. Тэгээд уулзсан найз болгоно ингээ юм буугаал та намайг нэг юм буруу соёл яваад гаддаг. Тэгээд нөгөө хүмүүс нь ч гэсэн сонгогдохын ихэнд бас ингээд альвал халамжлах гэдэг нэг ойр баг. Тэгээд бид нар яг юм энэ хүмүүс ямар үүрэгтэй юм. Тэгээд миний төлөө ажиллах гэж байгаа гэж бодох юм бол бас тэгж хараад авах надад л үйлчлэх хэрэгтэй. Нөгөө талаас нь нийгэмд үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Бидний нийт юм нийгмийг атайхан сайн болгох талаар явах хэрэгтэй шүү дээ. Хувь хүнийхээ амьдралыг сайхан болгох, хувь хүнийхээ асуудлыг шийдэх гэж бодож бол тэр чинь хувь хүнийх нь л асуудал шүү дээ. Ер нь бол тийм мэдлэг боловсролоо дээшлүүл нөө ажил төрлөлөө сайжруул. Тэрийг ингээд тусдаар халамжлуулах гад тусдаар үсэдэг хандлага бол нийт байх шиг. Тэгэхээр ер нь бол тэгж хандаж болохгүй. Тэгээд ах дүүс болол маа нутгийн ах болол тий нутгийн зөвлөл болол ер нь жоохон тийм юугаар яваад байгаа. Сайн нөгөө ярьсан шүү дээ бас нөгөө яг сонгуул тэгээд бидний амьдрал төр оролцож байгаа гэдэг байдлаар ярьж байгаад нөгөө үнэт зүйлээ алдахгүй байх талаар түрүү ярьсан шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг юм одоо инфлюенсерүүд ч аяг хөт мөнгө аваад тэгээд ингээд намын сурчлагын энэ төр хийгээд тэгээд тэр хооронд бол ингээд нэг юм надад бол харахад ингээд амар сонь санагдаж байгаа байхгүй юу? Нэг юм үнэт зүйл нь хаана байгаа юм бэ те зүгээр л ингээд тэр хүнийг одоо сонгуул гаргахын төлөө нэг үйлбэн дэмжихийн төлөө мөнгө аваад ш тооронд нь тэнгүүд яг тэр хүмүүс яг үнэт зүйлийнхаа талаар бодд юм уу гүм үү яг үнэт зүйл гэж юу нь яг одоо юу гэхэд хайшин юуг нь мартал явцсан байдаг те ийм юм байж болохгүй шүү дээ. Гол асуудал нь юу вэ гэхээр хүмүүсийн итгэлийг цуглуулчаад тэгээд худалдаж байгаа байхгүй. Хэдэн гараа ингээд энэ хүнд итгээ явж хахад тэнгүү тэрийг ингээд юу ч бодохгүй ингээд хөмрөө хайчиж байгаа. Тэр бол нийгэмд аягүй хортой. Бидний хүмүүнд итгэх юм болж байна. Үзий ядалт бий болж байна тий. Тэгээд байнга донгоруулсаар байгаа тэгээд энэ чинь. Тэрийг бодох шаардлагатай байгаа тань тий. Нөгөө талаас зөв энэ нөгөө миний зүгээр хувийн бодол. Жохон ичих нүргүү байгаад Facebook дээр хамаагүй лайв хийгээд юм ярьцдаг хүмүүс бол баг хэрний юм чи ингэдэг амжилттай бизнес хийгээд юм зараад ингээд тэгээд хэрвээ бид нэр ажиллах юм бол тийм хүмүүс эрсдлийг одоо ингээд тооцоолох хэмжээний юутай болсон баха. Дархлаатай болсон баха. Бид нэр ингээд өчнөө инфлюенсерүүд юм боллоо тий. Тэгээд сонгогчийн боловсролч гэсэн харьцангуй дээшлж байгаа гэж бодцоо. Тийм. Тонгруулсаар байгаа. Тий, одоо ингээд явсаар гаад харьцангуй дээшлж байгаа. Гэхдээ бас болоогүй. Ийм сонгогчийн боловсролын талаар ярихаар бид нэр ингээд сонгуул санал өгөх юм шиг болоод байгаа. Тэгээд тэр чинь бол хүн ингээд нэг хэсэг нэг байгаа байхгүй. Сонгогчийн боловсрол гэдэг чинь сонгуул санал өгөх өдрөөс сонгуулийн дүн орсон цагаас хойш би тэр хүнийг ингээд намайг төлөөлж ажиллаад хөлсөлчлөө. Танай тойргоос 3 хүн гарсан бол 3 ажилчнтай боллоо гэсэн үг. Тэгээд тэр хүний ажлыг 4 жил ингээд хараа ажиллаа. За нөгөө намайг төлөөлж байгаа хүн чинь ямар ажиллаж байна те? Над нөгөө тайлан юм өгч гэнэ үү? Хийж байгаа мэдээллүүд нь зөв байна уу, буруу байна уу гэдээ ингэ яв. Тэгээд дараагийн сонгуул болохоор за энэ жоохон муу ажилласан учраас солиоч гэх юм уу. Эсвэл сайн ажилласан бол ингэ яваад. Тэгээд эн чинь ингээд тасралтгүй үйл явц байгаа байхгүй. Тэгээд бид нэр ингээд ямар ч өөр хүлээгээгүй юм шиг бид нар миний амьдрал юм чинь яаж амьдрсан яад ингэж бодох бас жоохон өөр байгаа байхгүй. Тэгээд миний гэр бүл, манай нийгэм бүх юмд нөлөөлж байгаа юм нөлөөлөлүүд байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр жигнэсээ жоохон юм өөрийнхөө үнцүүлийн хэмжээний юмнуудыг төлөвшүүлэх ил тод байдал гэдэг бол тий шудраг байдал гэдэг бол ч гэдэм үү. Ийм зүйлсүүдийг ингэж байгаад замаа нийгэм бол ийм шүү гэдгийг гаргачих юм бол хүссэн хүмүүс юм дагаад яв. Одоо бол бид нэр амар замбраагүй тэгээд бүх юмаа ингээд хүнээс бараг ингээд худалдаж авч болохгүй юм гэж байх хэрэгтэй байтал ингээд бүх юмыг худалдаг ч юм уу тий. Тэгээд энэ урсгалыг хамгийн гол нь ихэнх хүмүүс ингээд дагаа яваад байгаа нь айгүй хэцүү. Дагаал за тэд нэр тэгээд гоё штэ би ч гэсэн ингэж гэх юм уу те. Энэ бол юм хортой байгаа даа. Дөрөвний хэлсэн шиг ингээд бага багт солонгос явдаг ус одоо солонгос явдаг гэх шиг. Тухайн үедээ ингээд хүн сайхан байгаа ш. Суур нийгэм маань сайжрахгүй болохоор хэцүү. Тий. Тэгэхээр үнэт зүйлийг нийгэм тогтоох уу эсвэл бид нэр тогтоод юм уу? Хүний хүмүүжил нөлөөлж байгаа институцүүд эхлээд энэ талаар ярих хэрэгтэй. Яг хүний хүмүүжил амар хөндөөлж байгаа институцүүд бол гэр бүл,
Тэгээд боловсролын байгууллага, найз нөхөд гэдэг ингэж тэгвэл жишээлх юм бол сая манай социологийн холбоо социологийн симпозиум зохион байгуулсан. Тэгээд сэдв нь болохоор боловсролын асуудлаар. Тэгээд манай боловсрол ер нь юу болж байгаа юм бэ гэдэг. Тэгээд тэн дээр нэг настай профессор үг хэлж байгаа. Тэгээд тэр хүний үг бол надад айгүй үлдсэн. Тэр нь юу гэхээр манай боловсролын тогтолцоонд асуудал байна. Тэр асуудал юу юм бэ гэхээр манай багш нар зүгээр мэдээд амжуулагчийн үүрэг үүсдэг. Мэдээд амжуулдаг. Одоо математикийг те 5-ын тоо энэ 6-гийн тоо энэ хоёрыг нэмэн хасна өрчнө уу гэх юм. Мэдээд амжуул. Тийм багш хүмүүсийн нөгөө сургууль хүмүүжүүлэх гэдэг юм жоохон бага яваад байгаа юм биш үү гэдэг байгаа байхгүй. Тэгээ сургууль хүмүүжүүлэх, хүмүүж шинжлэх ухаан арга барилыг заах гэдэг. Тэгээд тэрний дундаас ч үүний үнд зүйлсүүдэн төлөвшөх юм байх хэрэгтэй юм байна гэдэг. Тэнгүүд зөвхөн мэдээд амжуулдаг. Дээрээс нь багш бэлтгэж байгаа систем нь өөрөө бас хэцүү те. Одоо сүүлдээ бүр багшаар сурах юм бол үнгүй сургая энэ төр гэдэг. Тим юмнууд энэ төр явж байна. Нөгөө талаас дараагийн институт нь гэр бүл. Тэгээ манай гэр бүлийн институт үнэхээр амар юм зүг байдалтай болсон. Амар юм зүг. Одоо биднэрт ингээд нийгмийн өөрчлөлтүүд ингээд шууд ингээд нүдэн дээр нэг өдөр ингээд унтаас ирсэн чи ингээ өөрчлөгдлөө гэж мэддэхгүй нэ алуурхнаар амар их өөрчлөлт. Бидний мэддэг байсан юм гэр бүлийн харилцаанууд хотчлолтой холбогдуулаад за тэгээд энэ одоо эдийн засгийн капиталист нийгэмтэйгээ холбогдоод тэ бидний ажил үүргийн хуваарлтууд өөр улсантай холбогдоод гэр бүлийн доторх одоо харилцаа шал өөр болчихсон. Энэ өөрөө угаасаа тийм байхыг шаардж байгаа тэ. Бүгдээрээ адилхан ингээд ажиллаа хийгээд тэгээд ингээд ийм нөхцөлд гэр бүл тэм мөнгө болж ирж байгаа нь илүү хэрэг мэдлэлтэй байх гэдэг тийм. Тэгээд тэнд өсөж байгаа хүмүүсийн үнд зүйл юу юм гэхээр мөнгө бол хүнлэгдэх юм ба шүү дээ. Мөнгө болох юм бол орон зайтай байх юм ба шүү гэдэг юм яваад байгаа байхгүй. Тэр гэр бүл ч гэсэн хэцүү байна, боловсролын юу ч гэсэн айгүй хэцүү байгаа тийм. Тэгээд бид нар чинь энэ дундаас яаж ингэж чиг баримжаатай үнд зүйлтэй болно гэдэг бол бас яг үнэндээ бодит байдлаар хэцүү байгаа гэж би бодсон. Тийм. Гэхдээ энэ дээр түрүүний ярьсан шиг мандал байх юм бол манайх ингээд нэгдэж чаддаг ард том шиг санагддаг. Санаачлалтай. Хоцрох амархан дээр ингээд чагсаал дээр тий сая Монголц дээр 3-3 дээр ингээд бүр шүүн очсон байгаа ингээд яадаг тий. Тэгэхээр манайхан нэг тийм нэгдэх ийм нэг юм байх шиг байна. Зүүн гэдэг юм уу инстинкт ч юм уу мэдэхгүй нэг тиймэрхүү юмнууд бол биднэрт ингээд тийм боломж байгаа, итгэл байгаа гэдгийг харуулж байгаа. Тийм. Тэгээд тийм юмнуудаар дамжуулаад ингээд хүмүүсийн өмцөлтэй болоод өөрөө юм шиг хөрөмжтэй болж болох. Миний асуусан зүйл болохоор юу вэ? Таны мөнгөний бодол яг юу гэдэг вэ? Одоо ингээд манай нэг юм одоо ингээд тэр чигтээ ингээд мөнгө хэл гэдэг болсон шүү дээ. Ингээд мэдлэг биш ингээд дандаа мөнгө олвол ингээд сайхан амьдрын. Хичнээн мөнгөтэй болсны дараа бас төгс амьдрал гэж байхгүй шүү дээ. Мөнгөтэй болсон ч гэсэн асуудал гарч ирнэ. Танд ер нь бол тэр юу гэж бодогддог вэ? Би бас чамтай адилхан бодол байна. Мөнгө бас амар үнцэнтэй болцсон гэх юм уу? Яг түрүүний хэлснээр ягаад үнцэнтэй байх нь угаасаа тийм ба. Би бас нэг үнтэй ярилцлаа сууж хаад мөнгө надад амар чухлаа. Ягаад гэвэл би өсөхөөсөө айгүй юм survival mode дээр өссөн гэдэг ч байгаа байхгүй. Нааг жоохон багтлаа авч ингээл мөнгөний төлөө ингээл яваад гэсэн. Тэгээд би ч гэсэн энэ. Тэгээд ингээд мөнгө айгүй чухал байна. Тэгээд тэр хүн ингээд өөртөө хайртай гэж өөрийгөө бас тайлбарлаж байгаа. Ягаад гэвэл би өөртөө хайртай хоол хүнснээс хангалттай шимжилтээ авмаар байна. Арьс арчилгаанда үсэндээ юундаа хүцэндээ ингээ анхаармаар байна тий. Гой хүн баймаар байна гэд тийм учраас ингээд мөнгөтэй байх нь чухлаа. Муухай амьдрмааргүй шүү дээ. Тэгээ тэр талаас арах юм бол хүний бодлыг одоо угаасаа шин зөв шүү дээ. Гэхдээ миний түрүүний хэлснээр ингээд ер нь ингээд эцэст нь одоо манай ч яг мөнгө ингэж олж ингэж амьдраад явсаар нэг үе баг гарч ирж байгаа гэж харж байгаа. Тэгээ энэ үе одоо юу болж байгаа нэ гэхээр за хүүхдүүдээ хувийн сургууль сургалаа. Төгсөхөөр нь гадаад сургалаа. Тэгээд тэр хүүхэд
За би ямар ч сан нэг хувийн сургуульд ингээд сураад төгсөөд энд ажиллаж байгаа нэг хүн таньдаг хүнээс асуухад бол манай үеийнхэн бол бараг 70-80% нь Монголд байхгүй. Тийм Монголд амьдрах чадамжгүй хүмүүсийг бэлтгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь Монгол хүнийг бэлдээг өгсөн. Гараа авчдаг. Тэгээд өөр хаана тэнцвэр улсуудад очиж амьдэрдэг. Тэгэхээр 100% мөнгөийг ингээ өгөөд тэрний араас ингээ яваад байгаа юм бол бидний өөр шиг юм бас хүрч чадж байгаа юу гэдэг нь аюу эргэлзээ. А нөгөө талаас үсээгүй бид нар нийгмийн нэг хэсэг учраас энэ нийгэм байгаа асуудлуудтай хүн мөнгөтэй ч гэсэн мөнгөс хамаагүй нэг тулчлаа. Тэгэхээр бид нэр эхний ээлжинд ч яг ер нь ингээд энэ нийгмийн асуудлуудаа гардаг санаа тавьдаг тийм цаг зав гарах хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийг шууд буруутгах байгаа юм биш. Та нар ингээд хит ингээд байна. Ягаад гэвэл тэр чинь ингээд үнээр тулгамдсан байхгүй. Одоо нөгөө Маслогийн хэрэгцээний шатлал гээд байгаа штэ. Энд дээр чи эхлээд суур хэрэгцээнүүд хангагдчихж дараагийн хэрэгцээ рүү явна штэ. Тэнгүүд бидний суур хэрэгцээ бол одоо бэлэн мөнгө байхгүй. Ерөөс мөнгө. Эхний ээлжинд маргааш нөгөө өдрийн хоол хүнс шууд бэлэн мөнгө л болох гэдэг. Ажил хийгээд цалингаа ингээд зохицуулаа гэдэг нь байгаа ч гэсэн одоо сүүлийн үед ингээд ажиллах юм бол бэт явж байна те. Покер тоглож байна, мөрдөө тоглоомод ингээд явж байгаа гэдэг. Бэлэн мөнгө л олох гэдэг шаардлагууд бас байгаа юм л та. Тийм. Тэр бас нийт эдийн засгаа сайжруулах хэрэгтэй ч гэж бас зарим хүмүүс үзэж байгаа юм бол байна л та. Тэгээд хэтэрхий биднэрт мөнгөний асуудлууд байгаа учраас бидний нийтлэг эрх ашгууд хаягдаад нийтлэг эрх ашгууд хаягдаад. Тэгээд тэн дээрээ бас жоохон дээшлж чадахгүй. Тийш анхаарах боломжгүй байна. Би нэг эгчтэй ингээд тайлбарлаж өгөөд бид нэр ингээд татвар төлж байгаа. За таны цалингаас чинь те 30-40% ингээд татвар авдаг шүү дээ. Ингээд улсын төсөв болгоод ингээд өгөн ингээд нийгэмд эдгээр юм хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо ийм болсон байна. Та ер нь юу гэж бодож байна гэхээр над хамаагүй гэж аах. Ерөөс тэр ингээд бодох зөвхөө гэд амьдраад байгаа. Тэр яг тэр хүний одоо тулгымцсан асуудал нь өөр өдөр хоногийн ч юм уу те өөр асуудлууд илүү гараад байгаа учраас нийтлэг эрх ашгууд дээр ингээд анхаарах боломж нь аюул хэцүү байна. Тэгээд ер нь ингээд гэрэлтэй найдвартай юм нь болохоор бид нэр залуучуудын орон гэдэг нь бас аюул чухал залуу хүмүүс бид нар бас арай өөр байгаад байна гэдэг. Надад нэг асуулт байна. Бид нар ингээд юу яаж байгаа штэ. Манайх ингээд бүгдрээ ингээд л одоо их сургууль төгсөж штэ манай залуучууд. Тэгээд төгсөж байгаа мөртлөө ингээд боловсралтай болж байгаа тийм төгсөөд гэсэн ч гэсэн юм боловсралтай болсон ч гэсэн нэг тийм харилцааны хувьд яг ингээд нэг болоогүй юм шиг санагдаад тийм зарим ер нь хүмүүс яг сургууль төгссөн ч гэсэн одоо багш бол төгсөж байгаа хүнийг ингээд харахаар нэг нэг хүнд багшлагай хүн биш байна даа гэмээр нэг тийм тэрнийг юм байна. Тэг би бас тэгж бодсон. Асуудал ямар асуудал байгаа болоо? Зөндөл асуудал байгаа. За багш нар бол манай бас энэ багш бэлтгэж байгаа байдлууд асуудал байна. Манайд ер нь яг ингээд их сургуулийн тэр нөгөө нэг төгсөгчдийн суурь судалгаа энэ төр хийдэг. Манай төгсөгчдөө эдөө өвн мэрэгчлэр ажиллаж байна. Эдөө өвөнд өөр ажил сольж байна. Одоо 4 жил тэр чинь маш их одоо мөнгө цаг хугацаа зарцуулаад нэг мэрэгжил сонгочоод тэргээрээ ажиллахгүй, тэрийгээ сураагүй энэ тохиолдол зөндөө байна. Тэр бол за хувь хүний зүгээс асуудал нь гэх юм бол тэр мэрэгжлийг судлах таньж мэдэх те яг зөв мэрэгчлээ олж орох асуудал байна. Нөгөө талаас нийгмээс ирж байгаа нөлөөлөл нь юу вэ гэхээр ээж аав, ах トゥ хамаатан чи энэ ийшээ ор, энэ мэрэгчл рүү ор, ингүүл чи их мөнгө олно гэх юм уу те. Тэгээ одоо бол манай дээр миний ажиллаж байгаагаар бол хуульч, эдийн засаг чинь тэр бол айгүй өндөр байдаг байсан шүү дээ. Тэгээ одоо жоохон буурсан юм шиг л. Тэгээд тийм мэрэгчлүүдийг ингээд сонгоод авахар мэрэгчлэр ажиллах сонирхолгүй эсвэл ингээд сураагүй асуудлууд бас үүсээд байна. Нөгөө талаас бол их сургууль төгсөөл лаг болчихно гэсэн ойлголт бас байхгүй байна. Тэр нь бол бас нөгөө цаг хугацааны туршлагын өрөмтлүүлж байгаа өөрийн хичээл зүтгэлийн асуудлууд энэ төр бас байгаа шүү дээ. Гэтэ нийтээрээ жоохон даавар байгааг бол би бас уламжлуулж байгаа. Нийтээр нь бас.
Тэгэл зөндөл баг сургууль боловсролын байгууллагын сургуулийн чанаруудын зөрүүтэй байдал ч байдаг л баг тий. Найз нөхөд байдаг л баг. Тэр хүүхэд өөрсдөө хичээлээ хийхгүй ч биш магадгүй. Нэг сая яг анхлалтай UI H цэгийн гэдгсэн шүү дээ. Тинчээ байдаг гэдэг. Тэгээд миний зүр ингээд анзаарсан юм нэг тийм баггүй. Одоо ингээд бид нар чагсаалт болтоо янз бүрийн болтоо тэрэнгүү тэрэнд гарын үсэг цуглуулах гэж нэг юм байдаг шүү дээ. Цаасан дээр гарын үсэг цуглуулдаг. Тэгээд тэр нь яг ингээд цаасан дээр бидний ингээд бичиж байгаа гарын үсэг бидний ингээд бүгэлж байгаа юмнууд хэр ингээд цаашаа явд юм бол тэнгүүтээ би ингээд бодохдоо окей би ингээд яаж онлайнаар тэгээд дан системээр ороод яг өөрийнхөө би мөн шүү гэж батлаад өөрөө ингээд онлайнаар гар үсэг зураад тэнцээ ингээд нэгдээд тэр нь ингээд цаашаа бүр ингээд яг тэр нь л ингээд одоо ороод очоод яг бүр ингээд хэлбэрээр юм болоод итгэжээсээ ч юм уу тийм амар бодлоо тэгэхгүй яг л хүн болгоо яг үнэхээр ингээд часаж чадахгүй хүн болгоо ингээд мэдээж яг бид нэг хоолныхоо мөнгийг олохгүй л явж байгаа нэг өдрийн чөлөө хүртэл биднэрт амар үнцэнтэй тий авч чадахгүй тэгээд гэтэл ямар ч тийш ингээд очимоор байдаг гэхдээ ингээд чадахгүй тэгээд чадж байгаа зүйл нь л онлайнаар бид нар ингээд нэг шеэрлэх түгээх тэмүүтээ тэр гарын үс дээр яах тэгээд сүүлдээ яг бодох нь энэ гарын үсийг яг ингээд цаашаа явдаг болов уу яг яаж итгэждэг бол энийг бүр ингээд цааш нь бүр ингээд бүр амар чанга ингээд юутай байлгаж болох болов гэдэг тэгж бодсон юм. Тэгээ бид ч бас гарын үсэг цуглуулсан айгу туршлагатай болж байгаа. Манай UI шимэн дээр болохоор нийтийн өргөдлөж байгаа. Тэн дээр бол одоо сая X ерөнхий сайдыг буулгая гэдэг дээр бол бараг 70,000 гарын үсэг зурлаа шүү дээ. Тэгээд тэр бол яаж баталгаажуулж байгаа вэ гэхээр бид нар мэйл явуулж байгаа. Мэйл явуулаад тэгээд тэр хүн өөрийнхөө аль биесний мэйлээр ороод одоо конфирм хийчих юм бол тэр санал цаана хүн байгаа гэдгийг бол бидний хувьд бол яг л бид нар чинь төрийн бус байгууллага учраас биднэрт нөгөө нэг юу байхгүй хүмүүсийн датаг байхгүй уусан байхгүй. Төр бол парламентаас гаргасан бол D petition явж байгаа. D petition. D petition бол өөрөө яг дан системээр ордог. Дан системээр ордог. Тэгээд боломж төлбөрөөр зөвлөж байгаа. Зарим хүмүүс бол мэйл аяг байхгүй байна тий. Зарим хүмүүс яаж орохоо мэдэхгүй байна, технологи ашиглаж мэдэхгүй байна. Тэнгүүд гар үсгээр авч байгаа. Сая Окторх амархан дээр болов зохион байгуулагч дээр гар үсэг цаасан гар үсэг вебсайтын юу өнтрийг нийлүүлээд ийм болсон байна гэгээд ер нь бол парламент руу өгсөн юу нь явсан шүү дээ тий. Тийм байгаа. Сая тэгээд би юу яасан. Хүмүүс яг адилхан асуулт орж ирээд яг ингээд аль биесныхон сайт дээр тэр D petition дээр нь өргөдлөө гаргах хэрэгтэй байсан юм биш үү гэдэг асуулт. Тэгээ би тийшээ гаргасан. Тийшээ өргөдлөө өгсөн чинь эхний ээлжинд бол ингээд нөгөө дарга хүмүүсээрээ ингээд ханагтаа 7-8 хонноо гэж хэлсэн. Хэлсэн байгаа байхгүй. Тэгээд хүлээгээд итэл ерөөс хараагүй. Тэгээд сүүл рүүгээ яасан гэсэн чинь маа нөгөө нэг энэ D petition-ы одоо шийдэх асуудлын хүрээнд бол одоо энэ орохгүй учраас бид нийтлэх боломжгүй гэдэг гарахгүй. Тэр ерөөсөө тэр бол ингээд хурдтай орсон. Тэгэхээр биднэрт юу хэлж байгаагаар боломж төлбөр нь бид нар өөрсдийнхөө эхлүүлсэн петишнээ явуулсан. Дээрээс нь ирсэн хүмүүсээс цаасаа зуруулаад ингээд явуулсан. Дээрээс нь D petition дээр нэг шүүмжлэлтэй юм нь болохоор D petition өөрөө ингээд уг нь хүмүүсийн гоё итгэлийг яагаад ингээд гарч ирсэн. Парламентын үйл ажиллагаа цахимжиж байгаа гэтэргээд. Гэхдээ D petition-ээр шийдвэрлэгдсэн асуудал аягүй хэцүү байгаа. Одоо жишээлх юм бол хамгийн ихний санал дээрээс л фейлдсэн байхгүй. Хамгийн ихний санал нь болохоор нотыг бууруулъя гэдэг. Тэгээд тэр чинь хүмүүс саналаа өгсөөр байгаа 100,000 хүргийг гисээр гоод 100,000 бол 33,000 өчлөө. Хүрхстэй тоонд нь хүрчээд байхад манай парламент авч хэлэлцээгүй байхгүй. Тийг ярилцсан. Тэгээд хайцсан. Тэгээд дахиад эн чинь тэр олон хүмүүсийн итгэл ингээл байхгүй. Гарын үсгээ зурсан ч зураагүй ч гэсэн хүмүүс хараад байж байгаа шүү дээ. Нөгөөдгийн өрцөн байж удаан хэлцэг. Тэгээд тэднэр бол ингээд хийж байгаа ажлууд нь ингээд фейлдэт байгаа. Ингээд унаал. Тэгээд юм бүтэлтэй юм ийхгүй байгаа тохиолдол хүмүүс итгэх юм болчиход уусаа итгэх юм болчих шин. Тэр бас хүртээ нөлөөлдөггүй. Яг хөө зарим нь бол явуулаа байх нэг нийтийн сонсголууд зохион байгуулахын тэр зарим юмнуудаа бол явуулаад байгаа. Системийн жоохон алдаанаас болоод энэ дандаа хяналтгүй байдлаас ч юм уу. Өөрөө олж байгаа. Тэгээд ер нь миний бодлоор тэр асуудлыг шийдэж чадахгүйсэн байх л гэж байна. Тэр асуудлыг хүсэхгүй ч байсан баг. Эсвэл шийдэж чадахгүй. Эсвэл
Манай төвш нөөтөөс хичнээн үеийн одоо төсөөх хэдэн үеийг нөөтөөс бүртгүүлж байгаа тийм. Хүн болгоомоос авч байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь амар өндөр байхгүй. Тэгээд тэрийг бууруулъя гэдэг чинь өөрөө нэлээд том ажил болно шүү дээ. Тэгэхээр энэ дээр чинь хүсэл зориг хэрэгтэй, шийдэмгий байх хэрэгтэй тийм. Тэгэхээр чадахгүй тэгэл хүсэхгүй ийм асуудлууд гарч байна. Тэгээд хамгийн хооронд нөлөө нь болохоор тэгээд хүмүүсийн итгэлийг алдаад байгаа. Итгэлгүй болол. За, подкастаа ер нь өндөрлөлтөд өгч байна. Тэгээ ер нь бол ингээд сая ярангуут аягүй их юм ярьлаа шүү дээ. Бид нар угаасаа ингээд нэг юм үнэт зүйл гэхээр яг мөнгө давмгаалж орж ирээд тэгээд дээрээс нь түр угаасаа ингээд бид нарыг бас аягүй төрдөө итгэлээ алдна гэж бас нэг сайн зүйл биш л дээ тий. Гэтэл яг ингээд яг хэлсэнчлэн нөгөө залуучуудын орон гэдэг утгаараа яг бид нар өөртөө аягүй санаачлагтай байгаа л ингээл хамтарч янз бүр юм хийгээд ч юм уу те эсвэл яриа өрнүүлээл ингээд байж хана аягүй тийм нөлөөтэй юм шиг надад зүгээр санагдсан. Жижигхэн ч гэсэн. Яг бид нар яг нийгмийнхаа угаасаа аягүй нүр тулж илэн л да асуудлуудаа ингээм амар ойлголцол ярьж байна. Тэнгүүд яг подкастын төгсгөл гэх юм уу одоо нэг итгэл найдвар яг гэрэл гэхээтэй тэр зүйл одоо юу харагчна гэдэг дахиад яриад тэгээд урайлах зүйл байна уу? Итгэл найдвартай гэрэл хийгээтэй зүйл миний харж байгаагаар бол манайчууд түрүүн хэлцэндээ ер нь бид нэг залуу байгаад бол цаг хугацаа бол байна. Энэ бол айгүй итгэл найдвар нөгөө талаас бол боломж аюул том боломж. Түүхэн талаас харах юм бол биднэрт итгэл найдвар өгөх хүмүүс зөндөө байд юм лээ. Бид нар жоохон судлаад харчих юм бол бид нар тэр одоо хүнд хэцүү цаг үед манай монгол сэхэтнүүд тэр хүмүүс яаж одоо зорныхон төлөө тэмцэж яаж явж исэн гэдэг. Одоо жишээлх юм бол жамсрангийн цэвэн гэдэг юм байдаг шүү дээ. Судрагчгийн хүрээлэн гүйцэн байгуулсан сэтгүүл зүйн үндэслэгч гэдэг бүрээд эрдэнэтэй. Тэгээ тэр хүн бол сайн ноён намын сүрэнгийн зарилгаар улсын эрх гэдэг ном судалгааны ажил хийж улсын эрх гэдэг ном гаргасан байхгүй. Тэгээ тэрний юу гэхээр тухайн үед чи Монгол улс 11 оны хүртэл хойш нөгөө юу гад үндсэн хуулийг гаргах гэдэг. Тэгээд улс орнуудын үндсэн хуулиудыг судалж байсан байхгүй. Тэгээд тэр хүн тийм үед одоо интернет байхгүй тийм унаад хэрэгч байхгүй ингээд явж тэр хүн дэнгүүд 10 гаруй улсын үндсэн хуулийг судалсан байгаа байхгүй. Франц, Америк, Англи судлаад тэгээ энэ дээр бол хүний эрхүүдийг ингэж бичсэн байт юм байна. Тийм хүмүүс ингээд бөөнөрөө нийлээд төр засагтаа зарга үүсгэж болно гэж юм. Ийм эрхтэй байна гэд. Хүний эрх одоогийн бидний ярьж байгаа хүний эрхүүдийг 100 гаруй жилийн өмнө чинь Монгол ардын нам байгуулагдахаас өмнө бид нар ярьдаг гэсэн баахгүй хүний эрх юм. Тэгээ тэр хүн ингээд бүтээл юм гаргаад айгүй мондөглаг. Тэгээ ийм одоо түүхтэй хүмүүс юм байлээ. Тэгээ бид нэр 90 оноос л шаарч хүний эрх гэж ярьдаг болсон гэдэг бол худлаа. Тэгээ тэрнээс өмнө бид нарт юм байна. Үжил санааны дэмжлэг байна. Тэгээд ямар ч цаг үед бас нийгмийн хөдөлгөөтэй нийгмийнхээ төлөө юм хийдэг тийм хүмүүс байд юм бэл. Тэгээд тэр хүмүүс нь ч бас байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр одоо бол нөгөө талаас бид нарт маш их боломжууд байна. Өгөх юм бол бүх мэдээллүүд нээлттэй байна тийм. Юу л хийж болохоор байна. Болохгүй байгаа юмнуудыг шаардах эрх бол байна. Хойд бол хилмигдүүлцдэг тийм бариад хорчдаг энэ төр асуудалтай. Тэгээд тэр хүмүүс ихэнх нь зайлвал зөв бусаар амнасаа алдсан тийм. Сайжруулсан гэсэн. Тийм болоо явсан. Одоо бол бид нэр хацсангүй нээлттэй юм боломжтой нэг юм амьдарч байгаа. Тэгэхээр тэр талаас харах юм бол айгүй гэгээтэй. Хацсангүй нээлттэй тийм аминд хүрэхээр аюултай биш. Тийм аминд хүрэхээр аюултай. Би ч найдад байна шүү дээ. За тэгээд подкастэнд маань урилгыг маань хүлээн авч нэвтрүүлгийн яриад сурчтэй ирсэндээ доош төвөндөө баярлалаа. Тэгээд гоё сонсон. Тэгээд үдэл бодлоо хаваалцсан асуусан та нартаа сайгүй баярлалаа. Тэгээд сонсон хүмүүстээ баярлалаа. Би бас нөгөө анх удаа юм подкаст нэтэрт орж юм зөндөл юм ярьчлаа. Авах гэхээ хоноор анзаараа. Баярлалаа. За баярлалаа. Тойрог дэлгүүрээс